Үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч Үлзий телевизийн үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ухаархан нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд яг одоо хүргэж байна. Өнөөдрийн манай шинэхэн дугаарт маань цогц цагийн хүрдэн соёлын төвийн тэргүүн Буян дэлгэр лам хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцэн ирсэн биш, таны өргөөнд бид морилсан байна. Өргөөнд орсон баярлалаа. За танай нэвтрүүлэгт ингээ орж яваад бас их баяртай байна. Тэгээ та бүхэн ч бас манай одоо төвд морилон ирсэнд бол их баяртай. Тэгээд өв соёл гэдэг бол их чухал зүйл л дээ. Ингээд сонирхоод юм уу анхаарад үзэхлээр өв соёл нь зүгээр л нэг юм ингээл дуу, бүжиг, наадам, бурхан, дахил те зан үйл мэт боловч үндсэндээ энэ зүйл чинь болохоор өв соёл гэдэг зүйл байж ижил тухайн улс, тухайн ард түмнийг тодтогж байдаг. Нэгсэндээ тусгаар тогтнол юм. Мэдээж хэл хязгаар гэж бол байх. Гэхдээ тэр хэл хязгаар дотор яг одоо өөрөө өөрийгөө тодтгон оршдог, өөрөө өөрийгөө бий болгодог, бусдад илэрхийлдэг гац хэлбэр бол энэ өв соёл гэж би үздэг. Өв соёлыг бид бүхэн эрхэмлэж байгаа. Ер нь Үлзий телевизийн уран бүтээлчдүүд бүхэн аль болох үндэсний хэв маяг, үндэсний өв соёлоо бусдад дэлгэрүүлэх гэж хичээж ажилладаг л да. Ухаархан нэвтрүүлэг бол Бурхны шний сургаалуудыг энгийн хэл аялгаугаар залуустаа, за зөвхөн залуустаа гэхгүй Монголынхоо нийт ард түмэндээ хүргэхэд одоо нэг жил гараа хийв явж байгаа маа. Тэгээд өнөөдөр би танаа өргөөнд орж ирээд цогц цагийн хүрдэн соёлын төв гэдэг бичгийг хараад тэгээд ингээд наашигаа орж ирээд Бурхны өргөөнд орж ирээд суугаад надаа хүндлэл мэдрэгдсэн. Тэгээд би өнөөдрийнхөө сэдвийг хүндлэл гэдэг сэдвээр ярилцахыг хүслээ. Тэгээд ер нь бид нар бол Бурхан шашнаа одоо ер нь энэ өв дэцээс ирсэн өв уламжлалаа хүндэлж байж цаашаа шүтэж биширж байгаа юм шиг санагдаж байна л да тийм. Ер нь яг хүндлэл гэж юу юм бэ? За яг одоо бол хүндлэл гэдэг ингээд хэлэх юм бол мэдээж их л олон хүндлэл байна шүү дээ. Энэ одоо хүний ертөнцид энэ зам бүү твд тийм ээ. Бие бинийгаа хүндлэх, бас хавь орчин ноо хүндлэх, эцэгийнхээ хүндлэх, багш нараа хүндлэх, тэгээд юу байдгийг тийм ээ. Улс их орноо хүндлэх. Тэгээд бусдын оршиж байгаа бас хүндлэх. Түүгээрэн өөрийгөө оршихыг хэрхэн оршихыг бас хүндлэх гэл ингээл байна. Ингээд хүндлэх юм бол энэ орчлон ертөнцийн чинь өөрөө магадгүй хүндлэл, хайр, инэрл гэдгээр хэрвээ дүүрэх юм бол энэ орчлон чинь хамгийн жаргалтай, хамгийн одоо сайхан ийм ертөнцөл бий болчмоор юм шиг. Тэгвэл өнөөдрийн байдлаар бол бид хүндлэл гэдэг зүйл монголчуудын хувьд их багассан. Одоо багасаад одоо алга болцсон юм гэхлээргүй. Энэ хүндлэл бөгөөд тэр одоо хин нэгний хинтэй харьцах харьцаа гэдэг бол хүний сэтгэлд сайхнаар харьцах харьцаа гэдэг бол хүний сэтгэл ерөөсөө ингээд нуугдаад байж идэг. Яг ингээд нөхцөл нь бүрэлдэх юм уу? Өөрөө жоохон хичээх юм бол тэрэнд ингээд зүрхнээс нь ингээд дэлбэлэн гарч ирэхэд хизээч бэлэн ингээд юм маш хурдан соёолдог юм одоо үр юм уу да? Энийг бол хүндлэл гэж. Тэгэхээр энэ хүндлэлийг одоо яаж одоо тэгж дэлбэлүүлэх үү? Яаж соёолуулах үү гэдэг бол энийг юу гэдэг юм гэхээр Бурхан багшийн сургаалд энийг яахан гэхээр маш их тунгалаг, итгэл, үнэмшил, зүтгэл тэр дундаа одоо ингээд хүнд ингээд бусдад ингээд итгэх итгэл, эцэг ихтэн итгээд эхлэх, багш нартаа итгэх итгэл гэдэг зүйл маань энэ орчлон ертөнцид хамгийн нандин итгэл болдог байна. Итгэнэ гэдэг зүйл бол бусдад итгэх, бусдад итгээд түүгээрээ ингээд өөрийн чих хандлага тодорхойлно гэдэг чинь тэдгээр зүйлийг хүндэлж байгаагаас хамаарч идэг тийм. Тэгэхээр хүндлэн гэдэг бол маш чухал зүйл. За хэн нэгнийг одоо хүндлэх нь яах вэ? Өөрөө энэ одоо ингээд оршиж газар орноо бас хүндлэх хэрэгтэй. Бурхан багш айлтсан. Одоо сав ертөнц гэдэг бол Бурханы орн. Шим сэтгэл зүрх гэдэг бол одоо Бурхан хийгээд одоо охин тэнгэр, охин одоо Бурхтын одоо мөн чанартай гэж ингэж айлдж байна л да. Эн чинь яаж байгаа юм гэхэлэр энийг болохоор бид нар багш нар бол хэлдэг л да. Хин ямар ч лам гэсэн өөрийгөө энэ өөрийнх нь одоо орчин сууж байгаа газар орныг бол Бурхны орн гэж төсөөлж хүндэлж бодох хэрэгтэй гэж. Ингэж айлцсан. Тэгэхээр бидний одоо энэ
сууж байгаа, оршиж байгаа, амьдарч байгаа газар. Тэр дундаа одоо бид монголчуудын тухай ярив. Манай Монгол эх орн минь ямар сайхан нутаг үлээ, тийм ээ? Ус, уул, ус, байгаль, орчин юм сайхан зэгцэлсэн. Энэ дунд бас энэ сайхан байгаль ертөнцийг чимж байдаг одоо хүн ардын сайхан сэтгэл гэдэг нэг зүйл байдаг. Энэ орныгоо бид нэр одоо мэдээж энэ ертөнцид муу сайхан зүйл хийдийгээр ингээд ээлжилж байдаг ч гэсэн сайхан зүйл нь илүү их байх учраас өөрийнхөө энэ сайхан зүйл нь энт байж байгаа энэ орныг бол бид нар Бурхны орн шиг хамгийн ариун дэд орн шиг ингээд хүндлээд бодох юм бол энэ сайхан хүндлэлтэй газар бид нар хин нэгэн бод галуудад хэрхэн хүндлэхгүй байх вэ? Тэгэхээр чин ямар ч зүйл нь уул ус эх орноо хүндлэх сайрдах сэтгэлийг л нэн эрхэмлэх юм бол бид нар энэ орнд оршиж байгаа хүн болгон бие биенийгээ хүндлээд эхэлнэ. Энэ чинь л одоо бидний хамгийн гол хүндлийн орн. Тэгэхээр та бүхэн энд ирэхэд бидний одоо Бурхан тахлыг бид нар сайхан залсан байна гэд сайхан хүндлэл мэдрэгдлээ гэж байна. Бид энэ одоо Бурхан тахлаа сайхан залаад энийгээ сайхан хүндлээд итгэл бишрлээ явуулахад энэний одоо ац, энэний хүч, энерги гэдэг ирэхгүй байх газар байхгүй шүү дээ. Тэгжээж л бид өөрсдөө хүндлэлийг илүү тавьж яаж тэндээсээ эргэж бид өөрсдөө хүндлүүлэх энэ орон зай бий бол гэж би боддог. Хүндлэл гэхээр өөрийгөө хүндэлж болохгүй юм шиг ойлгодог зарим хүмүүстэй. Өөрийгөө одоо би хайрн минь одоо өөрийгөө хайрлаад тахаар нөгөө эго гэдэг үзэл гээл гараад ирчин тий. Тэгээд эго гэдэг үзлийг ярихгүйгээр зөвхөн өөрийгөө хүндэлж хүн өрөөлийг хүндэлмээр юм шиг санагдаад байгаа байхгүй бас. Ингээ хоёр талаас нь ингээ бодоод зүг юм болго хоёр талтай тий. Ингээ хит хитрүүлж болохгүй, хит хүндлэхгүй байж болохгүй тий. Өөрийгөө хүндэлтгүй хүн хизээч өрөөлийг хүндлэхгүй юм шиг байгаа юм л та тий. Тэгэд дөнгөсөө ярианы ихэнд гарлаа. Үндэсний өв соёл хөгжил дэвшил гэдэг үгнээс л ихсэн л дээ яриа маань тий. Үндэсний хувьд бол одоо үндэстэн орны хувьд бол ингээд өв соёл нь чухал зүйл юм байна тий. Хамгийн чухал зүйл нь өв соёл юм байна. Яагаад гэхээр төвд нэг ламтай би ярилцаж суугаад надад тэгжсэн байхгүй. Монголчуудад би нэг л зүйлийг захимаар өгдөг юм аа. Өв соёлоо түүхээ хайрлаарэ гэж захимаар өгдөг юм аа гэж нэг төвдлаар надад хэлжсэн. Тэгээ би яагаад энэ хүн бидний өмнөөс ингэж шаналж байгаа юм бол санаа зовж байгаа юм бол гэж бодчихсон л та. Тэгэд хувь хүний хувьд ер нь хамгийн хүндэлж хамгийн хайрлах ёстой сэтгэл нь юу юм бэ? Би хувьд бол итгэл үнэмшиллээ хүн алдвал ер нь аюулд орох болов гэж боддог. Одоо манай Бурхны номонд бол хамгийн их нандин зүйл гэдэг юу байх юм гэхээр энэр нь нэг үсгүй гэдэг чинь гэдэг. Дээр нь энийг их сайхан хэлдэг штэ. Бод сэтгэл гэж. Энэ сэтгэл гэдэг зүйл хамгийн одоо чухал одоо юм байгаа юм. Уулна. Энэ ингээ багасаад юм уу? Энэ сайхан энэр нэг үсгүй ч юм уу тэр сайхан сэтгэлийг ингээд өөртөө ч юм уу өрөөл бусдад хүрэхийн тулд үргэлж дадлагжиж үргэлж хичээж ингээ явахгүй энэ сэтгэл өөрөө төдий чинээ ингээд бас ингээд мартагдаад холдоод байдаг. Гэтэл ингэдэг л дээ. Номон дээр сайхан сэтгэл бөгөө бод сэтгэл гэдэг бол төрөхөд ер нь бол төрж болно гэж. Угаасаа төрсний үндсэн дээр Бурхан багш минь бидний эцэг өвгүүд дээдсүүд одоо мэндэлж түүгээр ингээд улс их орн өдөө үлт байж байна. Лам хуврах хүртүүд хүртэл гэгээрээд тийм ээ. Ингэж байна. Тэгвэл тэдгээрийн одоо тэр сайхан сэтгэл бол нэг л өдөр бий болчдөг. Маш удаан хугацаанд юмд ингээд зөөлөн хандлага чиг хандлага дээр нь өөрсдийн одоо ингээд эрхэмлэн барих гэхээсээ илүү өрөөл бусдад хүндлэнтэй ингээ хандаж энэ би одоо энэ хүнд ингээд ядарч байгаа бол тусалчих юмсан гэдэг ч юм уу. Энэ хүн одоо ингээд амарч явах үед нь жишээлбэл одоо хамгийн наацхан тэр шүү дээ. Нэг хүн ингээд унтж байна. Тэгэхэд энэ хүн амарчээг би ингээд хамаагүй шүүгэн гаргаж болохгүй гэл ингээл ингээд нэг унтж байгаа зүйлээр ингээд жишээлж байгаа мэт бол чи энэ хүртэл тэр яг сайхан сэтгэлийн ч юм уу бодийн сэтгэл ч юм уу бусдыг амар амгалан байх гэсэн тэр сэтгэл үс үүдэлтэй. Энэ яг иймэрхүү чигийн сэтгэлүүд ингээл маш их ингээд дадуулаад их улам их болгоод байх юм бол эн чинь л одоо бидний хамгийн сайхан одоо чанар болох. Манай Монгол хүмүүс ч гэсэн ер нь бол яг ийм зүйл дээр ийм сэтгэл дээр л бид нэр өөрсдийн одоо их орн минь төлөвшөж явдаг шээ. Ямар сайндал гадныхан монголчуудыг өөрсдийнхнүүдээр харахаар ямар сайхан найрсаг юм
Тэ? Ямар сайхан одоо юм халуун дулаан уур амьсгал юм. Гэр бүлийн харьцаа нь ямар гоё юм бэ гэж ингээл байдаг. Гэтэл монголчуудад энэ бодис сайхан сэтгэл ч юм уу, сайхан сэтгэл тэр хүндлэл гэдэг зүйл ерөөсөө л ингээл гэр дотор нь байж байдаг. Хаяанд нь байж байдаг зүйл. Тэгтэл энэ хорвоо ертөнцид чинь муу зүйлүүд дүндээ их л дайм байлдаа ингээл зөндөл юм сонсогдож штэ. Гэтэл тэр дунд Монголд ингээд тийм юм харьцангуй баг сонсогддог. Эн чинь юу гэхээр бид нэр илүү их тийм сайхан зүйл дадсан, илүү их тийм зүйлд ойрхон арт түмэн гэдгийг илтгэж байгаа юм. Тэгэхээр энийгээ бид нар одоо гээхгүй байх хэрэгтэй. Мэдээж энэ орчлын ертөнц тэр дундаа Монголд бол өнөөдөр олон ургалч үзэл ч юм уу, олон үзэл бодлын зөрчилдөөн. За тэгэл нам, ивсэл гэж бие биенийхэн үгүйсгсэн ч юм уу, үгүүл үргэлж шүүмжилдэг. Нэг гэр дотроо хүртэл бие биенийхэн өдөө үгүйсгсэн, тийм ээ? Ийм хэлбэр сүүлийн үед их хөгжих гээд байна. Харин одоо яг энэ хөгжих гээд дэврэх гээд байгаа энэ үед нь бид нар танай одоо жишээлбэл нэвтрүүлэг өв соёл, хүндлэл, бишрэл, бурхны ном гэж ярьж байгаа шиг бид нар энийг улам бүр ярьж энэ тэр дэврэх гээд байгаа тэр муу юм дэврүүлж гээд тэрэнд хитрхийг дадчих гээд байгаа энэ цаг үед бид нар энийг багасгах. Энэ арга нь бол зайлшгүй гэр бүл хувь хүмүүр дор бүрнээс сайхан сэтгэл гэдэг зүйлийг л одоо нөгөө дэврүүлээд улам хөгжүүлээд авах хэрэгтэй. Эн чинь бол нэг хэцүү, нэг чухал зүйл. Тэгээд энэ дэврэхгүй байвал нэг харамсалтай. Тэгэхээр бид нэр өөрөө өөрсдөө одоо монгол хүн монголоор байж чадахгүй хэлбэр чинь бол бие биентэйгээ эвгүй байх. Инэр нэгүүлсэнгүү гэдэг юм уу? Тэр сайхан сэтгэлгүй байх нь бид нарыг муутгана. Энийг нь бид нэр дэвэргээд үргэлж сайхныг хэлэх ч юм уу? Үргэлж бие биентэй сайхан хандах юм бол энэ харин улс их оромжид төдий чинээгийн амны бэлгээс аштын бэлгэн бүтэн. Тэгээд улс их орн төгжин дэвшиг гэдэг чинь энэс л хамаар бие биендээ тусалтай. Ийм л байх хэрэгтэй гэдэг би ер нь боддог юм байхгүй. Улс их орны хөгжил гэхээр одоо би бага ахтаа бол надаас хол зүйл юм шиг санагддаг гэсэн байхгүй. Юу улсын хөгжилд би одоо ямар ч нэмэртэй авахтай гэж бод. Гэтэл улсын хөгжил чинь би өөрөө явж исэн байлээ шүү дээ. Тэр одоо 10 жилийн өмнөхийг харахад тийм. Тэгэхээр бурхны шашинтай хүн ер нь бусдад яаж үлгэрлэн дуурайлах одоо ёстой вэ? Одоо ингэ зарим талдаа бурхны шнийг эмээ өвнөрөө шинж юм ингээл гандан хүрээ орно, майн мэгцэн тоолно гэхээр эмээгийн хийдэг ажил юм шиг хүмүүс зарим нь ойлгож шүү дээ. Тэгэхээр залуу хүмүүс бурхны шинтэй байгаараа одоо сүүлийн үед бас харцангуй бахархдаг болчихжээ. Би бурхны шинтэй гэж хэлж байгаадаа бас 100% итгэл дөрөв хүний нүд рүү хараа шууд хэлждэг болчихжээ. Бид нар бусдаас за одоо шашингүй ч юм уу магадгүй өөр шинтэй хүмүүсээс арай илүү нэмжин сэтгэлтэй, арай илүү бод сэтгэлийг өөртөө дадуулах одоо замд хөтлөгдсөн байх шүү дээ тий. Тэгэхээр энэ замаа яаж ингэж нэг тийм алдахгүйхэн шиг үргэлжлүүлээд ардаасаа нэг олон хүнийг дагуулах хэрэгтэй тийм бол. За хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн үг юм байна. Тийм юм да. Одоо яг энэ сайхан сэтгэлийн талаар ганц ингэж голлоод яриад байдаг чинь бурхны шашин дангаараа биш. Энэ хүн төрлөختөнд олон үзэл бодол, олон шашин байна штэ. Тэр үзэл бодлын анхны гарч ирж байгаа уг бүр нь яг явж дор бүрнэл амар амгалантай байх сэтгэлээс үүдсэн байдаг. Аз жаргалын төлөө. Одоо тэр одоо исламын ном гээл байна. Одоо Коран судрал гин. За христийн ном Библи гэж байна, тийм ээ. Энэ номуудад одоо хүнийг муу болгоё гэсэн нэгэн сургаал байдгүй юм шиг байна. Одоо миний зүгээр мэдж байгаа. Бурхан багшийн сургаал тэгвэл үүнийг зөвхөн л сайхан сэтгэлийн угаар л бүхэл зүйлийг чиг хандлаган одоо бий болго гэсэн байгаа юм. Энэ судар илүү ихээр байдаг. Тэгэхээр энэ хүн төрлөختний үзэл бодол шашин гэдэг чинь бүгдээрээ сайн сайхны төлөө байдаг. Тэгэхээр ингээд шашингүй хүн хүртэл одоо ямар шашингүй хүн гэд байна. За нэг бурхны шашинтай биш бусад шашинтай байна. Тэдгээр бүгд дор бүрний үндсэндээ сэтгэл нэг дүүрэн, ходоод нь дүүрэн, тэ? Бас орчлон ертөнцөөр дүүрэн амьдрахын хүсэл дүүрэн байдаг. Энэ ертөнцийг бол бурхны номд хүсэлт ертөнц гэдэг юм. Юм бүгд нь өнгө мөнгөөр хэмжигдэж байдаг. Тэр өнгө мөнгөн дүүрээд байх юм бол хүсэл нь ханж байгаа мэт боловч ахаад хүсээд байдаг. Гэхдээ энд яах юм гэхээр юм болгоныг бол энэ одооны манай монгол залуучууд за бид одоо миний дүү байна тийм ээ. Бид яах ёстой юм гэвэл ерөөхдөө ямар ч номтой бай, ямар ч үзэл бодолтой бай хамаагүй. Дор бүрнэл ерөөхдөө л нэг зөөлөн сэтгэлтэй байх гэдэг талаар л хичээчихвэл ерөөсөө л энэ бидний нийгмийг
бидний одоо үнэхээр л тодтогч чадна. Бид энэ ертөнцийн ерөөсөө үгээр л амгалан болж байна. Аль болох дор хүрнэл нэг юм өөрийнхөө төлөө гэхээсээ илүү миний тэр нэг өөрийнхөө бусдад хандах чиг хандлагууд дээр л үргэлж зөөлөн хандлага үүсгэх хэрэгтэй. Хэлгийж би боддог. Ингээл яг яалтчгүй л энэ бурхан багшийн сургаал шүү дээ. Тийм ээ? Хандлага гэхээр их зөв зүйл юм билээ. Хандлагаа ер нь зөв чиглүүлсэн юм чи ямар ч зүйлийг эргээр шийддэг, ямар ч одоо асуудал тулгарсан бас нэг зөв хандлагатай хүн их сайхан юм биш үү? Цогт цагийн хүрдэн төвийг ер нь анх та яах гэж яагаад бий болгосон бэ? 2008 онд бий болгосон гэж би сонсч ирсэн тийм. Тэр талаас бас ярив. За яг үнэн чи бас айхтар хэлж яана л да. Миний амнаас гараад байгаа хандлага гэдэг үгээр энийг ярьж яана гэсэн. Бурхны шашин бол Монголд дэлгэрсэн хугацаа, Бурхны ном Монголд орж ирсэн хугацаа гэдээ ярих юм бол Бурхан багшийн анх одоо 3000 жилийн тэртет гэгээр ирснээс ахуулаад бид нар Бурхны шашинтай холбогдож байсан ийм түүх байна. Тэгэхээр энэ Бурхны ном гэдэг зүйл дотор нэн чухалчилдаг нэг л зүйл байдаг. Энэ бол чиний хэлж байгаа тэр хандлага гэдэг зүйл. Энийг бид нар юу гэдгийг гэхээр анхны сэтэл гэж хэлдэг. Сэтгэлд анхны сэтэл гэдэг зүйл. Сэтгэлд анхны үүссэн тэр их үүсвэр нь юу байх ёстой гэхээр зүв байх ёстой гэдэг юм үстэй. Тэгээд тэр зөвл байх юм бол түүнээс үүсэж байгаа хандлагууд бүгдээрэн одоо ингээд тодордог. Юу гэдэг вэ? Бид нарыг баг байхад чинь хэлдэг Сүхбаатар жанчны нэг үг байдаг шүү дээ. Хүн бүр сурах чиглэлийг эрхэм болгоос хандах зүг өөрөө тогтноо гэж ингэж хэлдэг. Энэ нэг үг би одоо зөв хэлж гэнэ буруу хэлж гэнэ мэдгүй. Гэхдээ нэг иймэрхүү үг байдаг. Тийм ээ? Тэгвэл бид нар манай цогц цагийн хүрдэн соёлын төв гэдэг бол анх ямар сайхан сэтлээс үүссэн бэ гэвэл би өөрөө 90 онд цаашилбал би 88 89 онд анх багш урд урдын сайхан өрөөлөө сайхан цөмшөт одоо үнэхээр тийм азтай золтой завшаанаар эцэг ихийнхэн одоо буйнаар дээр нь урд дээрийн одоо удмынхан буйнаар би энэ Бурхны номтой уулзсан. Тэр дундаа Бурхны номтой уулздаг хамгийн гол үүдийг нээсэн хүмүүс бол хэн байдаг юм бэ гэвэл багш байдаг. Энэ багшийг л хүндлэх гэдэг сэтгэл бөгөөд дээр нь номд орё гэсэн энэ анхны зөв сэтэл хоёр л ер нь бол өнөөдөр энэ цогц цагийн хүрдэн гэдэг байгууллага энэ хандлагыг тодорхойлсон байна. Тэгэхдээ энэ ямар нэгэн зүйлийг байгуулах бол амархан. Хизээл юу ч гэсэн байгуулж байна. Тийм ээ? Нэр өгөөл болно шүү дээ. Монголд бол хэдчнээ мянган байгууллага байна. Хэдчнээ мянган компани байна. Хэдчнээ мянган нэртэй хүн байна. Гэхдээ хамгийн гол нь юу байдгийг гэхээр бүтээлч байх хэрэгтэй гэж. Тэгэхээр би бол энэ цогц цагийн хүрдэн гэдэг соёлын төвийг одоо олон нөхдийнхээ хамт байгуулахдаа ямар хандлагаар байгуулсан гэхээр энэ зүйл Бурхны номонд энэ Монгол улстай цаашилбал дэлхийн ертөнцийн энэ оюун ухаан, оюун бэлэг гэлдэг зүйлд хэрэгтэй нэг ямар нэгэн зүйлийг бүтээе. Бид нэр өөрсдөө Монгол хүмүүс тэгвэл Монгол эх орондоо хэрэгтэй зүйлийг бүтээе гэсэн ийм үндсэн чиг хандлага. Ер нь бүтээлч байна гэдэг бол Бурхны номын хамгийн чухал одоо шинж юм. Бид лам хүн гэдэг бол зүгээр ингээд суух таач биш. Лам хүн сайхан сэтгэлээрээ хүмүүсийн сайхан амьдралыг бүтээж өгөх суурийг хийдэг байхгүй. Сайхан хандлагаараа тэр хүнд сайхан сэтгэлийг төрүүлнэ гэдэг чинь сайхан сэтгэлийг бүтээж байгаа. Тэгэхээр бидний энэ цогц цагийн хүрдэн гэдэг соёлын төвдөөс бид нар ямар нэгэн сайхан зүйлсүүдийг бүтээх, гаргах гэсэн энэ л бидний энэ цогц цагийн хүрднийг бүтээсэн. Түүний одоо гол одоо үр дүн ч гэсэн бид нар бичгэн дээр Монгол хэл бичгэн дээр Бурхан багшийн сургаал Ганжуур 108 бот тийм ээ. Түүний тайлбар Данжуур гээд 226 бот. Цаашилбал Монгол одоо мэрэгдийн бүтээлүүдийг эмхтгсэн тэдгээрийн бүтээлүүдийг ингээд орчуулан хөрвүүлэх дээр нь хуучин одоо мосоо Монгол бичгээс орчин цагийнхаа Монгол хэл бичгэнд хөрвүүлэх гэдэг энэ зүйлийн бүтээлийг онцгойлон бүтээхээр бид нар энэ цогц цагийн хүрднийг байгуулсан. Ер нь ч тэгээд энэ Ганжуур Данжуур гэдэг энэ номыг ярихад бол Бурхан багшийн сургаал гэж бид нэр хэдийгээр шашны чиг хандлагаасаа болоод үүнийг хол тавьдаг. Манай одоо үеийн хүмүүс
Үнээс өмнө ч тэгээд тавьж байсан. Гэтэл Ганжуур Данжуур гэдэг ном маань юу байдгийг гэхээр эн чинь бол тэр жигтэй л одоо энэ хүн төрлөختний тэр дундаа одоо энэ дорн дахны хамаг соёл өв эрдэм мэдлэг шинжлэх ухаан багтж яадаг. Ер нь бол энэ хүн төрлөختөнд шинжлэх ухаан гэдэг дотор одоо юу байдгийг одоо техник, технологи, эрүүл ухаан, ангаах ухаан, сансар судлал гэдэг бүхэн шинжлэх ухаан байдаг бол тэр шинжлэх ухааны суурь болгон маш их цэгцтэйгээр, онлын үндэстэйгээр Ганжуур Данжуур дотор байдаг. Тэгэхээр энийг бид нар таньж мэдээд судлаад хүрэхэд энэ Ганжуур Данжуур нэг чухал хэрэгтэй. Гэтэл Монгол бичгэн дээр байгаа болохоор одооны хүүхэд залуучууд танихгүй байна. Одооны хүүхэд битгэл өмнөх энэ 60 70 оны өмнөх хүмүүс чинь танихгүй шүү дээ. Тэгэхээр энэ өнөөдөр энийг бид нар яах ёстой юм гэхээр бидний өнөөдөр хэлж байгаа үндэсний Монголын төрийн бичиг Кирилл бичгийн дээр хэвтэй монгол бичгийн дээрээ бид нар энийг буулгах юм бол энийг бид нар уншиж мэдэж чадна. Цаашид бол судалж мэдэж чадна. Судалж мэдхээр бол үнэн зөв одоо бодиттой бөгөөд жинхэнэ одоо яг түрүүний хэлдгээр сайн хүндлэл төгөөд мөн зөв чиг хандлага төрнө. Тэгжээж л юмны утга чанар, дотоод шин чанар илэрнэ гэж ингэж бод. Үүний тухайд цог цагийн хүрдэн ажиллаж байгаа юм. Ганжуур Данжуур гэхээр надад их хол санагддаг байсан байхгүй юу. Тэгээ цог цагийн хүрдэн төвийн талаар би ингээд судлаад мэдээд одоо та бүхэнтэй бас ингээд хамтдаа байгаад одоо тийм ингээд ажил үүсээ чинь жоохон бүр ингээд би бол маш бага мэдж байгаа л та тийм. Тэгээд ингээд бодоод үзсэн чинь Ганжуур Данжуурыг мэдхгүйгээр Ганжуур Данжуурыг уншаагүй ээжж би бурхны шинтэй гэж хэлэх. За тэгээд дээрэс нь Монгол хүн гэж хэлэх чи айгу бас өрөөсгөл болоод байгаа юм л л дээ. Яг өнөөдөр таны хэлж байгаа үнэ л дээ. Бид нэр босоо монголчгүй уншиж чадахгүй хүмүүс маш их байгаа тий. Яа уншиж чадахгүй нь бас бидний буруу биш. Одоо тэр нийгэм ингээд өөрчлөгдөж яваад байна. Магадгүй 2500 жилийн өмнөх бурхан багш өнөөдөр мэдлсэн байсан бол заавал одоо босоо бичгээрэл монголчууд бичин шүү гэж хэлэхгүй байх байсан болоо тий. Тэгэхээр энэ цаг мөчтөөр хийх ёстой энэ үлийг барьж аваж хийж байгаа танд бас чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр энэ юуны төрөнд. Одоо тэгээд энэ ажил 2008 онд ерөнхийд нь бол төлөвлөгөөний ингээ боловсруулагдаад ажлын техник, арга техникийн боловсруулаад 2010 онд ер нь бол ихсэн л дээ. Тэгэд эхлээд явхад болвол Ганжуур Данжуурын хамгийн түрүүн бол энийг хүндэлж бодох асуудал энэ чухал байсан. Хүндлэхгүй бол бид нар энд өнөөдөр хүртэл ингээд яг шууд ингээд үерийн ус шиг далангаан сэтэлж байгаа мэт орж чадахгүй юу бас мэд. Тэгэхээр энэ бурхан багшийн сургаал гэдэг ном яг шашны талаас, лам хүний талаас үзэх юм бол үнэхээр нэг гайхамшиг юм мэдрэгддэг. Тэр аз хүч, энерги гэдэг зүйл бас мэдрэгддэг. Ер нь гайхамшигтай. За ингээд бодтой ингээд энэ хэл шинжлэх ухаан талаас нь энийг ингээд үзээд тэгэхээр яа юмдэл гайхамшигтай юм байдгийг гэдгийг би бас мэддэг болохоор хэл хүүг болдог. Гэхдээ л энд оюун бодол ухаан одоо амьдралын тэр чигтээ зарцуулаад амьдралын тэр чигтээ энэний төлөө үргэхэд бол хар усах зүйл байхгүй гэдэг дээр би үргэлж өөртөө ингээд баярлж явдаг, бахархж явдаг. Тэгээд энэ зүйлийг хийж байгаа өөрийн одоо номын шавнар одоо хамтран бүтээж байгаа эрдэмтэн энэ хүмүүстэй ч гэсэн баяр хүрээлэл үргэлж дотор ингээд нэг юм болиглно гэдэг шиг тий. Одоо ямар зүрхэн болиглно гэдэг шиг бидний хувьд тийм л байдаг. Би хувь хүний зүгээс энийг их дээдлж боддгийг. Яг үнэ. Ухаархуй нэвтрүүлгийн 1 жилийн 2 сар бассан. Нэвтрүүлгийнхаа 1 жилийн гэхэд тэнцээ надтай хамтарч маш олон залуучууд, олон улсын буддист нийгмийн залуучууд хамтарч хийсэн л дээ. Гэ тэр хүмүүсийг харахаар ингээ бүр өмнөөс нь ингээ одоо нэг баярлаад, хүндлээд, булиглаад ирсэн. Тэгэхээр таныг би ийм Ганжуур Данжуурыг хөрвүүлнэ гэдэг бол үнэхээр одоо энэ цаг үеийн хамгийн буянтай ажиллах ном бэлгийн дундаас номын бэлэг хамгийн дээд бэлэг шүү дээ. Тэгэхээр та тэр бэлгийг Монгол түмэндээ миний үр хүүхдүүдийн маань хүүхдүүдэд бэлгэлж байгаа байхгүй. Тэгэхээр таныг би үнэхээр хүндэлж байна. Таны цаана байгаа маш олон хүмүүс байгаа тий. Ил гараагүй маш олон хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг бас маш их хүндэлж байна. Дүнсээ хэлж дээ та ярианда. Одоо энэ Ганжуур Данжуур хөрвүүлэх ажилч чинь ингээд нөгөө 70 ингээ үерээ сэтлээд гарч байгаа юм шиг тий ингэж орж ийн гэж юм хэр одоо үйл явц өрнсөн бэ одоо 7 жил өнгөрсөн байна 10 оноос хойш тий тэгээ бас хэдийн хугацааны дараа ер нь яг дуусах вэ? Номын ажил
энэ ганжуур данжуурын хөрвүүлгийн ажил бол бидний яг монголчуудын үед яг энэ хугацааны ажил биш юм. Монголчууд сүүлийн үндсэндээ 1300 400 жил яг энэ үсэг бичиг дээр бүх ажил дээр оройлон оролцож ирсэн. Ийм ажил. Тэрний үр дүнд өнөөдөр босоо Монгол бичгийн ганжуур данжуур маань Бурхан багшийн сургаал түүний тайлбар нь хурж ирсэн байдаг. Тэгэхээр тэдгээрийн бас ирмэлцлэл хүсэл нь өнөөдөр бидний энэ дээр бас ирүүлж байгаа юм. Үргэлжлээл явж байгаа гэсэн үг. За тэгээд энэ 10 жилийн бараг л бид нар анх 6.5 жилийн төслөл гэж бодсон юм. Гэтэл биш юм байна. Үүндээ 7 жил болчоо дахиад цаашаа 2 жил ажиллана гэж байна. Тэгэл одоо л энэ номын энэ төслийн нээлтийг одоо л бид нар зарлах гэж байна шүү дээ. Өмнөх юу юм гэхээр энэ төсөл хэрэгжих ёстой, бүтээх ёстой. Гэхдээ яг үнэхээр бүтэж чадах уугүй юу гэдгийг бид нэр тэнсэх. Гүйцэтгэх өмнөх бэлтгэл ажлын 7 жил байж. Харин одоо номын төсөл энэ бүтэх нь тодорхой боллоо. За энийг одоо хизээ дуусгах вэ гэдэг нь хүртэл тодорхой боллоо. Одоо харин бид энийг олон түмэнд нээлтийг зарлаа. Өмнөх бол бид баг л мэдээлэл өгөөл ганцны ботё хэвлсний баяр хийгээл явсан болохоос биш. Энэ үнэхээр энэ төсөл хэрэгжиж байна гэдгийг одоо л нээгээгүй. Одоо нээгээд бид нар бэлтгэл ажлаа ингээл хийж байна. Тэгээд чинь одоо эхэлж болно. Энэ ажил чинь бол ерөнхийдөө бас энэ хүмүүс хардаг л да. Засаг төрн дэмжиж байгаа ч юм уу, гүүр ч юм уу гэдэг. Гэтэл 2011 он 12 онд манай ном чинь ганжуур данжуурын энэ батут чинь шилдэг номонд шалгарсан байхгүй юу? Одоо Монгол Улсын засгийн газар тэр дундаа одоо боловсролын яам гэдэг штэ. Яамны одоо шалгаруулдаг шилдэг номон шалгараад бодлогот нь ингээд ороод явсан. Түүнээс хойш ингээд 2013 14 онуудад бас энэ засгийн одоо хамааралтай гэх юм бол одоо энэ та нар бүхэн мэдэндээ одоо улсын хурлын дарга Мегомын хулт те энх болдгоо хүртэл энийг байнга анхааралтай хандаж дээр нь биднэрт хүртэл бас ингээд үнэхээр энэ бүтээх ёстой шүү, энийг хийх ёстой юм байна гэд өөрөө ингээд дэмжиж ерөнхийдөө ингээд бодлогондоо ингээд хамааруулж ингэж ирээд одоо энийг ер нь бол зарлах ёстой юм байна гэдэг ийм чигүүд хандлагуудыг өгөөд бид нар тун удахгүй энийг одоо ард түмэндээ энэ ном төсөл хэрэгжих ёстой болсон байна. Хэрэгжих нь лавтай болжээ. Энэ ном одоо үнэхээр одоо улс их орны тусгаар тогтнол оюуны дархлаа юм байна гэдгийг бид нар одоо зарлах. Энэ цаг хугацаа тун ойрхон байна. Тэрийг одоо тухайн үед нь зарлах байх. Нэвтрүүлгийнхаа төгсөл сүүлийн асуулт болгоод нэг асуултыг асууя. Одоо залуучууд бид бүхэн миний үеийнхэн онцгойлон боловсролтой маш их анхаардаг болсон. Гадаад хэл сурах хэрэгтэй байна. Мэдлэг боловсралтай байх хэрэгтэй байна. Олон ном унших хэрэгтэй байна. Хаанч гологдохгүй мэрэгжилтэн болох хэрэгтэй байна. Гэхдээ энэ тал дээр бол монголчууд миний үеийн залуучууд бол маш мундаг явж байгаа. Тэгэхээр би зүрхний боловсролын талаар асуумаар байна. За мэдвэ наад чинь их чухал л да. Сүүлийн үе та бүхэн одоо үнэхээр энэ 20 дугаар 100 21 дугаар 100 оюун ухааны жинхэнэ оргилд хүрсэн нэг хүн байна штэ. Түүнийгээ үргэлж хүмүүст одоо айлдаж явдаг далаа багш тийм ээ. Тэгвэл далаа багш маань ер нь энэ барууны ертөнцөдч төр дорн дахин дааж төр юу гэж айлдаж байгаа юм гэхээр энэ оюун ухааны боловсрал эрдэм мэдлэг бол байж болж байгаа нь бидний хичээл зүтгэл хинээс ч хамаагүй тийм ээ төрж болж байна. Тэгвэл энэ оюун ухааныг бид нар инэр нэгүүлсэнгүй гэдэг ч юм уу тэр сайхан сэтгэл гэдэг ч юм уу сэтгэлийн тэр боловсрал гэдэг дээр ингээд уйлдуулах юм бол энэ маань их чөгийн төгс төгөл дээр эрдэм болох гэдэг боловсрал болох гэдэг гэж ингэж айлддаг болсон. Үнэндээ тийм. Өнөөдрийн хувьд залуучууд маань ахиж дэвших үнэхээр боловсралтай болж ээж одоо цаашдаа ингээд үнэхээр оргилд нь хүрнэ гэж боддог. Энэ орчлон ертөнцийн оргил эндээ юу байна? Магадгүй тэр ганц дан тэр хоосон боловсролоос бас хамаарахгүй байна шүү дээ. Энэ орчлон ертөнцийн одоо жинхэнэ одоо хөгжил дэвшил оргил гэдэг бол
яа харахгүй тэр сайхан сэтгэлтэй уйлдан харилцан хамаарагдаж бүтсэн бусдад хэрэг болдог боловсрал энэ бол хамгийн чухал боловсрал. Тийм ээ? Хэрэг бусдад хэрэг болдог. Тийм ч учраас Бурхан багшийн сургаал нь ямар байдгийг гэхлээр бусдаас ялгарахт гол онцлог нь гэхлээр би хэлсэн шүү дээ. Христийн номлолт чичээр, Исламын номлолт чичээр сайхан сэтгэлийн үргэлжил байдаг гэдэг. Тэгвэл тэр сайхан сэтгэлийг төгс төгөлдөр болгодог ганц л зүйл байдаг. Энэ нь юу байдгийг гэхлээр Бурхан багшийн номыг, Бурханы шашныг бусад шашнаас хамгийн тодтгож өгдөг. Хамгийн бусдаас үнэхээр онцгой гэдэг баталж өгдөг нэгэн зүйлийн харилцаа байдаг. Энэ юу юм гэхлээр энэ орчлон ертөнцийг танин барьсан магад гарахын сэтгэл цаашилбал энэ сэтгэлээр жигүүрлэгдэж бусдад инэр нэгүсэнгүй хамгийн төөс төгөлдрөөр хэрэгжүүлж болох, амсаж болох бодийн сэтгэл. Үүнээс цаашлах юм бол үнэн ариун үзэл гэдэг бид нар бол хоосон чанарын үзэл. Тэгвэл энэ гурван үзэл дээр юу байдгийг гэхээр бүх юмны харилцан хамаарал шүтэн барилга гэдэг зүйлийг инхрийлэх хэрэгтэй гэж. Өөрийн чинь бишэл бит хоёр үнийг ярьж байгаа энэ шүтэн барилга гэдэг нь бол Бурхан багшийн сургаалыг хэлэх. Тэгвэл бит хоёрын энэ хийсэн энэ үйлээр сайхан сэтгэл гэдэг ч юм чиг хандлагын тухай, хүндэтгэлийн тухай энэ ярьж байгаа хэлбэр хэн нэгэн хүн залуу хүн үзээд тийм байдгийн байжээ гэд бодоход бит хоёрын энэ шүтэн барилгаас тэр залуу ухаарал бий болдог. Тэгэхээр энэ орчлон ертөнц гэдэг чинь бүх зүйл ингээд шүтэн барилга гэдэг зүйлээс бий болж энээс цаашаа хөгжиж явдаг. Тэгэхээр Бурхан багшийн ном нь бусдаас хамгийн онцгой саяны миний хэлсэн магад гарахын сэтгэл, бодийн сэтгэл, хоосон чанарын үзэл, эдгээртэй шүтэн барилдаж бий болдог. Шүтэн барилгын үзэл баримтлалаар тодорч байдаг. Ийм учраас Бурхан багшийн ном онцгой юм байдгийг, Бурхан багшийн ном гайхамшиг тэр байдгийг. Тэгээд яг үүнийг бид нар судлаад мэдээд яг сэтгэлэн тэр чигтээ хандуулаад ингээ байх юм бол энэний хүчийг цаглашгүй юм. Би бол тэгж боддог. Энэ нэг Бурхан багш ингэж айлцсан. Миний энэ бодол ч гэсэн тэр Бурхан багшийн зарилгаас багш нарын айлцсан зарил эцэг ихээс өгсөн. Дээр нь тэр хийд орон сүм хийдэд суралцаж олон сайхан зам хуургаас сонсон энэ зүйлээс л энэ бүрдэж бий болж байгаа ийм л үгүүд. Үнэс биш би сайндаа хэлсэн үг бол биш. Дээр нь багш нар ялангуяа өрөөнд далаа багш минь хүртэл ямар сайхан сэтгэлийн боловсрол нэн чухал шүү гэж айлтж шин. Тэгэхээр залуу юм энийг сайн анхаарах хэрэгтэй гэж бодож. Таны дөнгөс энийг хэлсэн бүхий л ухаанууд байна л да, хоосон чанар тий бод сэтгэл гээл магад гарах сэтгэл гээл эдгээр бүгд маань ганжуур дамжууртал орсон байгаа шүү дээ. 10 том ухаан ганжуурт багтсан байдаг гэж би сонсч байсан. Одоогоор уншаагүй. Тэгээд маш хурдан хэвлэлтэнд хөрвүүлгэн дуусаад хөрвүүлгийн ажил бол маш эрчимтэй явж байгааг бид бас мэдсэн. Тэр хурдан дуусаад. За хурдан гэж яаруулаа яг уу цагтаа л болох бах тий. Ийм сайхан ажил маань энэ цаг үчид хийгдэж байгаа сайхан байна. Тэгээд учрын залхахын ерөөлийг тавья ганжуур дамжууртайгаа хамтдаа иргэн инээд баяслаад хүндлэлээр дүүрэн учрын залхахын ерөөлийг танд тавьж байна. За их баярлалаа. Ухаарахгүй гэдэг нэг үг байна шүү дээ. Бид юу ухаарах вэ гэдэг нь энэ чухал. Тэгвэл та бүгдийн хийж байгаа энэ нэвтрүүлгээс бид юу ухаарах ёстой юм бэ гэвэл бид нэг энэ нэвтрүүлгийн үр дүнд мэдээж би лам хүний хувьд чиг хандлагаас ирвэл Бурхан багшийн сургаалыг ухаарч оюундан болгоогоосаа нэг энэ эрхэм дээр нь энэ эх орноо бид нар зөвөр танин барьж эх орноо хайрлах сэтгэл гэдэг дээр бас ухаарах хэрэгтэй. Бид хэдийгээр Бурханы номонд хаан ч гэсэн тэгшээр орших хэрэгтэй гэж заадаг л да. Би энд ч оршсон энэ орчлон ертөнц, Америкт оршсон ч орчлон ертөнц энэ хоёр бол адилхан. Тийм учраас тэгш байх хэрэгтэй гэж Бурханы багшийн сургаалд байдаг. Гэвч энэ бидний хувьд бол хэлэх юм бол энэ бид хэдийгээр энэ орчлон ертөнц унсан ч гэсэн энэ орчлон ертөнцид унахтаа бид нар Монгол гэдэг үндэснийг нэрийн дор уннаа гэдэг бол бас их хувь заяа юм. Тэгэхээр энэ тэр хувь заяаг бид нар Монголын залуу үе эц хойд дээр нь лам хуургууд бүгд зүвтэйгээр ухаарад энэ ухаарсан үндсэн дээр их орноо мандуулах нь нэн чухал.
Ерөөсөө энэ эх орон гэдэг зүйл бидний хувьд Монгол хүний хувьд хамгийн эрхэм байх хэрэгтэй. Гэхдээ тэр эрхэм сэтгэлийг би Монгол гэж цээжээд илтгэхээсээ илүү одоо энийг зөвөр ухаардаг энэ оюуныг л бид нэр эрхэмлээл түүний төлөө зүтгэх нь чухал. Тийм байна да. Баярлалаа танд. Ухаархын нэвтрүүлэгтэй хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэндээ одоо хорвоогийн хамгийн сайхан зүйлсийг, бод сэтгэлийг, за сайхан сэтгэлийг, зөв хандлагыг, зөв хүндлэлийг хүсэж байна. Тэгэхээр та бүхэн маань ухаархын нэвтрүүлгээс багч гэсэн зүйл ойлгосон болоо гэж итгэж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.